Зя бүгдээ эхлэхүүд хичээл эхлэх цаг маань болсон байна. Зя сайн байцгаана залуучуудаа. Ингээд дэлхийгээр тархан суугаа та бүхэндээ өдрийн ч юм уу, оройн ч юм уу, өглөөний ч юм уу мэндийг хүргье. Тэгээд миний хувьд бол одоо үүрээр сууж байна. Зя ингээд энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүстэй ч гэсэндээ хичээлдээ амжиж сууж чадаагүй ч гэсэндээ бичлэг үзээд ойлгомжтой юмаа сураад аваад явж байгаа хаа гэж найдаж байна. Зя чата унтраалаа. Хичээлдээ орцгоо бүгдээрээ. Зя хэрвээ одоо лайв хичээл дээр гацж байгаа барьж байгаа асуудал байх юм бол та нарын өөрсдийн интернетийн асуудал байгаа. Миний хувьд бол интернет хэмжлэг нь одоо лайв хичээл явагдаад бол техникийн асуудал гэдэг бол маш сайн шийдэж өгсөн байна. Тэгээд бусад хүмүүст бас зүгээр байна гэдэг чинь бас зөв миний талаас бол гайгүй байна гэсэн. Бас интернетийн чинь ping ямар байгааг шалгах хэрэгтэй те. Speed test гэдээ ороод шалгах хэрэгтэй. За өнөөдрийн бол их гоё сэдв үзнэ. Миний одоо хамгийн дуртай сэдвийн нэг. Энэ бол одоо Japanese candlestick болон түүний одоо candlestick-ийг одоо candlestick-ийн биеийг шинжиж ямар candlestick гарснаар нь одоо ханшийн одоо голдрол те ирээдүйд ирэх ханшийн хөдөлгөөн одоо ямар байх вэ гэдгийг одоо таамаглах тэр одоо candlestick pattern буюу зүй тогтолыг одоо олж илрүүлэх тийм одоо зүйлсийг бол өнөөдөр бүгдээрээ сурах болно. Зя ингээд Japanese candlestick өнөөдөр орё. За бид нар бол Japanese candlestick гэдэг энэ графикийг бол ашиглахаа бол мэдж байгаа тийм бид нар бол үүнээс хойш дандаа Japanese candlestick дээр одоо арилжаа явагдах болно, дүн шинжилгээ анализ явагдах болно. Тэгээд Japanese candlestick нь одоо энэ нэг ширхэг candlestick бүр open, high, low, close буюу ханшийн одоо нээсэн цэг, за тэгээ одоо дээд цэг, доод цэг, тэгээ хаасан цэг гэх ийм дөрвөн хэсгээс бүрддэг ийм одоо лаан төрлийн ийм график байгаа. Та нар хэрвээ энийг мартсан байх юм бол хоёр дахь өдрийн хичээлээ дахиж үзээд мөн номоо уншаад санах хэрэгтэй. Хоёр дахь өдөр. Тийм хоёр дахь өдөр. Technical analysis-ийн талаар орсон. За тэгээд нэг candlestick багна нь бол ерөөсөө таны өөрийн графикийн тохиргооноос хамаарат энэ бол нэг сарын, эсвэл нэг 7 хоногийн, нэг өдрийн, эсвэл одоо бүр нэг цагийн болоод нэг минутын ч ханшийн үйл хөдлөлийг бол харуулж болно. За энэ дээр бол энэ одоо жишээнэр бол би нэг 7 хоногийн бол ханшийн үйл хөдлөлийг бол тавьсан байгаа. За тэгээд хэрв одоо ханш арилжааны цонх нээсэн цэгтэй энэ нээсэн цэгээс өсөж одоо дээр хаагдах юм бол өсөлт үүссэн байна гэж үзнэ. Ханшид өсөлт үүссэн байна гэж үзээд энэ бол ногоон өнгөтэй candlestick гарах юм аа. Одоо арилжааны цонх гэдгийг бол бүгдээрээ ойлгож байгаа шүү дээ. Ерөөсөө таны нөгөө график дээр хийж байгаа тохируул арилжааны цагийн тохируулгаас хамаарат энэ бол арилжааны цонх нь 1 сар, 1 7 хоног, 1 өдөр гэдэг янз бүр байж болно те. Энэ бол таны өөрийн тохиргооноос хамаарат. За тэгээд хэрв ханш одоо цонх нээсэн цэгээс доош унаж одоо хаагдсан байх юм бол энэ нь улаан өнгийн candlestick гарах буюу ханшийг одоо унсан байгааг илтгэх юм аа. За тэгээд ханш өссөн үеийн candlestick бол бас bullish candlestick гэж нэрлэдэг байгаа. Энэ нь бол ногоонлаа. Бас нэг өөр одоо нэршлиг нь бол цээжлээд авчих хэрэгтэй. Энийг бол bullish candlestick гэдэг. За тэгээд лааны их биеийн одоо доод цэг нь бол ханш нээсэн цэг. Тэгээд дээд цэг нь бол ханш хаасан цэг болж байгаа юм байна. Тэгээд лааны доод зүүнний үзүүр, энэ доод зүүнний үзүүр бол ханшийн одоо хамгийн доор очиж одоо байсан цэг те. Хамгийн доод тогтоож байсан үн. За тэгээд дээд цэг бол энэ зүүнний дээд үзүүр бол ханшийн одоо хамгийн дээд одоо тогтоосон үн буюу дээд цэгүүдийг бол заах юм аа. За ханш унсан үед бол яах вэ гэхээр энийг bearish candlestick гэдэг. Bearish candlestick буюу улаанлаа те. Энэ бол юу гэлтэгдэг вэ гэхээр ханш одоо их биеийн дээд цэг нь бол нээсэн цэг болдог. Одоо түрүү ханш өссөн үед ханшийн их биеийн доод цэг нээсэн цэг байдаг шүү дээ. Тэгээд дээр хаагдахлаар ханш өссөн буюу ногоонлаа гарч дээ. Одоо харин
улаан candlestick үед болохоор ханшийн одоо нээсэн цэг дээр байгаа. Ханш одоо нээсэн цэгээсээ доош орж хаагдж байгаа учраас энийг бол уналт гэнэ. Тэгээд зүүнний дээд цэг бол ханшийн хамгийн дээд тогтоосон үн. Тэгээд зүүнний доод цэг одоо хязгаар бол ханшийн хамгийн доод тогтоосон үн байх юм аа. За бид нэр одоо candlestick-ийн ямар candlestick гарч байна вэ? Урт, богино, за тэгээ урт зүйтэй, богино зүйтэй юу вэ гэдгийг нь хараад ханшийн одоо хөдөлгөөн болон хэлбэлзэл тий ханшийн одоо савлгаа энэ болгоныг бол бас шинжлэх боломжтой болдог. Тэгээд энийг бол ерөөсөө candlestick chart дээр candlestick ямар хэлбэр дүрс гаргаж чинь, ямар зүй тогтол гаргаж чинь гэдгээ шалтгаалаад бас бид нэр техник дүн шинжилгээ болон хийж амжилттай арилжаанд орох боломжтой болтгоо. Тийм учраас одоо бүгдээрээ candlestick бүрийг нэг бүрчлэн одоо тийм нэг candlestick бүрийг нэг бүрчлэн одоо суръя. Одоо candlestick ингэж гарч ирэх юм бол юу гэлтэгээд байгаа юм бэ гэдгийг бол сурья. За хамгийн ихэнд бол long candlesticks буюу одоо тухайн одоо арилжааны цонхонд гарч ирсэн энэ candlestick бол маш урт байж болно. Ногоон урт биетэйч байж болно, эсвэл улаан урт биетэйч байж болно тийм. Хэрвээ ногоон урт биетэй лаа гарах юм бол энэ нь buy буюу худалдан авалт маш одоо хүчтэй өрнөснийг илтгэж байдаг. Тэгэхээр одоо buy-рууд буюу одоо үнэт цаасыг худалдаж авч байгаа хүмүүс, sell-рууд буюу зарж байгаа хүмүүсээс бол хавь илүү байсан байна гэсэн. Нэгэсэндээ эрэлт бол нийлүүлэлтээс бол бүр хавь илүү байсан байна гэдгийг заадаг. Тэгээ энэ ногоон candlestick гарч ирэх нь бол ерөөсөө ханшийн одоо үргэлжилсэн өсөлт эрхийг бол тийм итгэл төрүүлж идэг. Ханшийн өсөлт эрх итгэл төрүүлнэ. Тэгээд урт ногоонлаа гарах нь бол ерөөсөө ханш маш одоо bullish байгааг заадаг. Bullish буюу одоо цаашид үргэлжлэн өснө. Ерөнхийдөө буул гэдэг чинь бол өснө гэсэн итгэлийг хэлдэг шүү дээ. Тэгээд уртын ногоон лааны ханшийн одоо нээсэн үн, хаасан үн хоёр бол маш хол зайтай байдаг. Ханш бол нээсэн үнээсээ нэлээд холдож байж хаадаг гэсэн. Инх юм бол энэ нь маш том одоо урт ногоон лаа гарч байгаа. За урт ногоон лааны талаар одоо амьдрал дээрх жишээ авч үзье. Урт ногоон лаа гарсан үед одоо энэ байна шүү дээ. Энийг бол урт ногоон лаа гэж хэлнэ те. Энэ бол урт ногоон лаа болно. Энэ урт ногоон лаа гарч ирэх нь юу хэлтэж байгаа юм бэ гэхээр ерөөсөө ханш бол маш bullish байна гэсэн. Маш bullish. Цаашид өсөлтийг хэлтэж байна. За ингээд энэ ногоон лаа урт ногоон лаа гарсны дараа бол ингээ ханш сайхан өсөөд явчихсан байх шүү дээ те. За мөн одоо бас алтан дээр бас тодорхой жишээ харагдана. За энэ жишээг ингээ аваад үзье. Энэ бол урт ногоон лааны жишээ те. Өмнөх энэ лаанууд бол жижигхэн байсан бол энэ урт ногоон лаа гарч. Ингэж урт ногоон лаа гарч ирснээр юу гэлтэж чинь вэ гэхээр ханш одоо дээшээ их хүчтэй явах гэж байна гэдгийг хэлэхэд байгаа байхгүй. Гэхдээ зүгээр урт ногоон лаа харлаа гэж шууд арилжаанд одоо лонг арилжаанд үсрээд орчиж болохгүй те. Энийг бол баттгах хэд хэдэн аргууд байх хэвээр бид нэр өөр зүйлсээр одоо баттгаж харж явах хэвээр маа. За урт ногоон лааны хувьд л юм байна. За тэгээд эсрэгээр урт ногоон лааны эсрэг одоо бас юм урт улаан лаа гарч болно шүү дээ. Ханш хүчтэй өсөж болж байгаа юм чи ханш бас их хүчтэй унаж болно те. Тэгэхээр ийм урт ногоон лаа гарах юм бол одоо sell буюу заралт маш хүчтэй явагдсан гэлтэж идэг. Seller-рууд буюу одоо зарах хүмүүс, buyer-рууд буюу худалдаж авч байгаа хүмүүсээс хавь илүү хүчтэй байсныг гэлтгэн. За тэгээд нийлүүлэлт бол эрэлтээс хамаагүй илүү байсныг гэлтэж байгаа юм. За ийм урт одоо улаан лаа гарах юм бол энэ юусоо айдсын дохой болно те. Ханш одоо унаж байхад худалдаж авах сонирхолтой хүмүүс одоо маш бага байсан байна. Тийм ч учраас за асуултаа түр байж идэх үү? Асуултаа байж. Би хичээл орно шүү дээ. Энд чи бүгднийг үзээ яв. Та нар түр байж. Одоо яг өөрсдийнхөө өмнө байгаа зүйлдээ л анхаарлаа хандуул. За яг энэ дэлгэцэн дээр байгаа зүйл анхаарлаа хандуул. Битээ надаас яг одоо юм асуу. За урт улаан лаа гарвал ханш цаашид одоо үргэлжлэн унах одоо тийм айцыг зах зээл төрүүлж идэг. Тийм учраас ихэнх тохиолдолд ийм одоо урт улаан лаа гарах юм бол ханш бол цаашид үргэлжлээд унах одоо боломж нь бол бүрдчихэд юм аа.
Тэгээд урт улаан лааны одоо хаасан үн бол нээсэн үнээсээ их хол одоо доогуур орж хаагддаг. За урт улаан лааны жишээг бол бас одоо амьдрал дээр ингэж харъя. За энэ бол бас урт улаан лаад орно тийм. Урт улаан лаа ингээд уналт бол үүссэн байна. Гэтэ энэ бол эргээд энэ бол нөгөө нэг consolidation буюу ханшийн засвар хөдөлгөөн гэж үзэж болно. За энэ бас их урт улаан лаа байна тийм. Ерөнхийдөө ийм урт улаан лаа гарах үед бол бид нэр аль болох арилжаанд маш болгоомжтой орчих ёстой маа. За энэ хараа. Ингээд ийм урт улаан лаа гарахад бол ерөнхийдөө ханшийн уналтыг бол баттгаж өгöd confirmation өгөх гэж ярьдаг. Ингээд бол цааш ингээд унаад явсан байна. За тэгээ энд харин урт улаан лааны эсрэг урт ногоон лаа гарч ирж тэ ханшийг одоо аврах хөдөлгөөн хийсэн гэдэг юм уу та. За энд мөн маш урт одоо улаан лааны дүр зураг харагч байна. Урт улаан лаа гарлаа гэж зөвхөн урт улаан лаа гарлаа гэд энэ нь одоо ханш 100% баталгаатай унана гэсэн одоо бас баталгаа биш шүү дээ. Одоо энд харж байна те маш урт улаан лаа гарсан мөртлөө ханш ингээд эргээд өсөөд явчихсан байна. Тийм учраас зөвхөн улаан лаа гарлаа гэд ханш цаашд унана гэсэн бас тийм 100% баталгаа бол биш юм аа. Forex арилжаа гэдэг бол бид нэр 100% баталгаатай зүйл биш гэдгийг бол мэднэ те. Тийм учраас одоо арилжаанд ороход бол их болгоомжтой орох хэрэгтэй. За одоо уртлааны эсрэг бол short candlesticks буюу их богино биетэй лаа бол гардаг. За энэ богино биетэй лаа нь бол ерөөсөө юу гэлтэгдэв юм бэ гэхээр ханшийн чиглэлгүй байгаа байдлыг гэлтэгдэг. Нэг өсөндөө buy-рууд буюу одоо sell-рууд хүч тэнцвүүхэн байна гэсэн үг. Ийм богинохон лаа гарна гэдэг чинь нэг өсөндөө ханш одоо нээсэн цэгээсээ сүйдтэй холтсонгүй. Бас одоо дээшээ доошооч сүйдтэй одоо хэлбэлтсэнгүй. Тийм учраас buy-рууд sell-рууд бол тэнцвүүхэн байна. Зах зээл бол одоо тогтун байдалтай байна. Чиглэлгүй байна л гэсэн үг. За гэхдээ ямар ч байлаа гэсэн ийм жижиг биетэй лаа гарах юм бол дараагийн гарч ирэх лааг бол маш анхааралтай ажиглах хэрэгтэй. Яагаад юм гэхээр энэ жижиг биетэй лаа нь хэрвээ трендийн төгсгөлд ямарваа нэг өсөлтийн юм уу уналтын трендийн төгсгөлд гарч ирэх юм бол ханшийн одоо эргэлт хөдөлгөөнийг зааж болж идэг. Тийм учраас жижиг биетэй лааны дараа гарч ирэх лааг бол бид нар бас их анхааралтай ажиглах хэрэгтэй маа. За одоо жишээ нь ингээд ийм өсөлтийн тренд ингээд явагдсан байна те энэ. Тэгэнгүүт энд ингээд ийм жижиг биетэй лаа гараад ирчихсэн те. Ингээд өсөлтийн тренд хангалттай явагдсны дараа ийм жижиг биетэй лаа гарч ирэх юм бол бид нар их болгоомжтой арилжаанд орох хэрэгтэй байна. Хэрвээ одоо эндээс бид нар лонг арилжаанд орсон бол ашиг аваад гарах ёстой. За ингээд жижиг биетэй лааны дараа ийм улаан лаа гарч ирлээ те. Тэгэхээр бол энэ бол уналтыг бол бас эргэлт үүсэж байгаа юм байна. Нэгсэндээ ханш өсөж ирж байхад яах вэ? Buy-рууд, sell-руудээс илүү хүчтэй явж байгаа те. Гэж яагаад ханш өсөж ирээд ингээд ханш чиглэлгүй болоод buyer seller хоёр тэнцээд ирэхээр нэг өсөндөө бол buy-руудын хувьд бол энэ нь муу мэдээ болж байгаа юм байна. За энд одоо жишээ нь те ийм жижиг биетэй хоёр жижиг биетэй лаа гарсан байна. Энэ дээр бол маш болгоомжтой орох хэрэгтэй, арилжаанд орохдоо. За одоо энд бол жишээ нь ханш унаж ирж байгаад ийм жижиг биетэй лаанууд гаргасан байна те. Энэ бол юу гэлтэж байна гэхээр энд бол support үүсэж байна. Уналт бол тэ цаашид одоо давмгайлж чадахгүй buyer seller-ууд хоёр хоорондоо тэнцэж ирж байна гэдгийг л хэлээд байгаа. Тийм учраас жижиг биетэй лаа бол трендийн дараа гарч ирэх юм бол их анхааралтай ажиглах хэрэгтэй. Дараагийн гарч ирж байгаа. Ер нь бол ямар тренд цаашид явагдах нь гэдгийг баталгаа авч аваад арилжаанд орсон дэр. Мөн одоо ийм жижиг биетэй лаа гарч ирэх нь арилжаа бас тийм сүйдтэй явагдаагүй бас илтгэжидэг. Сүйдтэй явагдаагүй гэдэг нь одоо арилжих тоо, тухайн одоо ханшийн одоо эргэлдэх тоо их бага байсныг бол илтгэжидэг л та. Ерөнхийдөө бол ийм жижиг биетэй лаануудын араас бол том биетэй лаанууд гарч ирдэг. Тийм учраас аль чиглэл рүү том биетэй лаа гарч ирэх нь бол бид анхаарч явах хэрэгтэй. Одоо жишээ нь те энд бид нар одоо нэгэн төрлийн resistance үүсгэсэн байгаа биз. Яг энэ хэсэгт те. Тэгээ энэ хэсэгт бол дандаа жижиг биетэй лаанууд гарч явж байгаа. Яг энэ resistance-с гарахтаа маш том биетэй лаа гарсан байна те. Тэгэхээр бид нар энийг одоо юу гэж авч үзэх вэ? Resistance-ийг нэвтгэлээ
нэвтлэхтэй одоо том биетэй long candlestick-ээр нэвтлээ. Тэгэхээр энэ бол үнэхээр bullish буюу ханш цаашид өсөх юм магадaltaй, өндөр магадaltaй гэж үзээ бид нэр дараагийн candlestick дээрээс long арилжаанд орж болох байжээ. Тэгээд long арилжаанд орсон бол өдөө хүртэл явна. Мэдээж энэ том candlestick гарах юм бол бид нэр арилжаанаас гарч болчих тийм. Ингээд энэ бол бас хөөрхөн ашигтай арилжаа болж болох байжээ. За, short bodies-ийн дараа бол жижиг биетэй мөртлөө аль нэг тал руугаа урт зүйтэй candlestick гэж болдог. Урт зүйтэй. Энийг бол бид нэр long shadow candlestick эсвэл одоо long wick candlestick гэж бол өөр төрлөөр нэрлэдэг. Ямар ч байсан ийм урт хоёр талтай ч юм уу эсвэл нэг талтай аль нэг талтай урт зүйтэй байх юм бол энэ юу гэлтэгдв вэ гэхээр ханш аль нэг тал руу одоо тесрэм хөдөлсөн боловч буцсан байна гэдгийг бол одоо буцаж хаагдсан тийм. Хэрв одоо лаам баган тийм энэ нь дээрээ зүйтэй байх юм бол дээрээ зүйтэй гэдэг нь одоо энэ дээд зүй их том урт болоод доод бие юм жижиг юм ийм байх юм бол ханш одоо дээш тесрээд өссөн боловч тэр дээд үнэ одоо барьж чадлаггүйгээр буцаж унж ирснийг хэлтэгдэг. Одоо юу гэсэн үг вэ гэхээр хэдүүлээ одоо жишээ нь энэ candlestick байна тийм. Энэ candlestick энэ бол дээрээ маш урт зүйтэй candlestick байгаа. Энэ юу гэлтэх вэ гэхээр ханш одоо маш дээшээ одоо сайхан өссөн боловч энэ өсөлтөө барьж чадлаггүйгээр доошоо унаад доор хаагдсан байна гэдгийг бол хэлдэг юм аа. Тэгэхээр энэ нэгсэндээ бол бас нэг тийм сайнны дохио бол биш те. Ханш дээшээ өссөн боловч өсөлтөө барьж чадсангүй. Яг хэрвээ одоо ханш одоо энэ candlestick нь доороо урт зүйтэй байх юм бол ханш одоо доош хүчтэй унсан боловч баяруудаас дэмжлэг аваад буцаж одоо дээшээ өссөн байгааг бол илтгэнэ. Одоо чинь энэ candlestick хараад тийм. Энэ бол доороо маш урт зүйтэй байгаа. Доошоо унаж ирсэн боловч дэмжлэг аваад буцаад дээшээ хаагдсан. За тэгээд энэ хоёр candlestick-ийг бид нэр одоо энэ хоёулаа юм урт зүйтэй candlestick байна тийм. Энэ хоёр candlestick-ийг бид нэр хооронд нь авч үзэх юм бол ханш чиглэлгүй байна гэдгийг авч үзсэн тийм. Яагаад тэгэхээр дээшээ ч явсан буцаад хаагдсан, доошоо ч орсон буцаад хаагдсан. Тэгэхээр дараагийн candlestick-ийг бид нэр харж одоо энэ candlestick дээр баталгаа аваад арилжаанд орж болох юм байна. Тэгсэн бол тийм энэ хүртэл бол жоохон юм уналтын трендээс бол жижиг трендээс бол ашиг их боломж бүрдчихжээ. За хэрвээ одоо энэ long shadow буюу хоёр талтай зүү гарахтаа хоёр талтай урт зүйтэй. Яг одоо энэ зурган дээр байгаа шиг хоёр талтай урт зүйтэй байх юм бол ханш ерөөсөө чиглэлгүй байгаа байдлыг бол илтгэдэг юм аа. Тэгэхээр бас buyer seller хоёр хоорондоо тэнцвүүхэн байгааг илтгэв. Гэхдээ энэ одоо long shadow-тай нөгөө short bodies гэж байсан шүү дээ. Жижигхэн биетэй одоо candlestick-тэй харьцуулах юм бол long shadow-тэй candlestick нь үн бол илүү хүчтэй савлсан байгааг бол илтгэнэ. Одоо жишээ за одоо энд нэг жишээ юм те. Хоёр талтай юм урт зүйтэй candlestick байна. Энэ хоёр талтай урт зүйтэй candlestick бол ерөөсөө ханшийн чиглэлгүй байгаа байдлыг илтгэнэ. Ханшийн чиглэлгүй байгаа байдал альва трендing дараа гарч ирэхэд бид нар яах ёстой вэ? Чухал ач холбогдол өгч дараагийн гарч ирэх candlestick-д анхаарал хандуулах ёстой. Энд яасан бэ? Ханш унаж ирээд дээр доороо зүү гаргаад жижигхэн бодитай тэгээд ханшийн чиглэлгүй байгаа байдлыг илтгэсэн учраас дараагийн одоо гарч иж байгаа candlestick-ийг анхаарал хандуулаад бид нар buy арилжаанд орсон бол бас гайгүй болох байжээ. За candlestick-ийн биеийг шинжихэд бол нэг бүрчлэн одоо нэг candlestick-ийг шинжихэд бол иймэрхүү байдаг. За тэгээд энэ одоо candlestick-үүд нь хоорондоо нийлээд ч юм уу эсвэл дангаараа энэ candlestick chart pattern гэж зүйлийг гаргадаг. Энэ бол нэгсэндээ юу юм бэ гэхээр candlestick-ийн гаргаж байгаа дүр зураг биднэрт ханш хаашаа явах вэ гэдгийг бол хэлж өгч идэг. Арилжаачид яаж арилжиж байна те? Ханш хаана хүрээ зогссон байна? Хаана хүрээд одоо ханаж байна ч юм.
Тийм үйл хөдлөлийг бол биднэрт үзүүлж идэг юм chart pattern байдаг юм аа. Зя залуус манд авгүй юу? Чата нээсэн та нар дагуу юу ойлгохгүй байна уу? Яаж ин хариу өгөөрэй. За одоо та нар ингээд candlestick-ийг харахаар ингээд нэг овоо нүд чинь нээгдэж байна уу? Энэ ийм болоод байгаа юм шүү. Ийм тийм болоод байгаа юм шүү гэдэг нэг одоо нэг жоох ингээд нүд нээгдэж байгаа юм шүү дээ, тий. Өчигдөр одоо ингээд хамгийн анх candlestick-ийг харахад болвол ингээд юу болоод байгааг нь ойлгохдохгүйсэн бол одоо та нар ингээд нэг нэгээр нь ингээд харах юм бол юу болоод байгааг нь ойлгомжтой болно. За чатаа унтраач. За тэгээ бас эн чинь та нар одоо дөнгөж сурч байгаа учраас номоо дахиж унших хэрэгтэй, энэ видеогоо дахиж үзэх хэрэгтэй. Тэгээ демо дээрээ бас те нөгөө графика хараад ийм байна, энэ юм байна шүү, тэр юм байна шүү гэдэг ингэ сайн судалж байгаа хэрэгтэй. За candlestick chart patterns. Өнөөдөр бид нар бол олон төрлийн chart patterns үзэх болно. Өнөөдрийн турш бол бид нар ерөөсөө л chart patterns-ыг үзнэ. Энэ бол маш том сэдв. Тийм учраас өнөөдөр бүтэн өдрийн турш бүгдээрээ энэ chart pattern-ыг үзэх юм аа. Жишээнүүдтэй сайхан жишээнүүд аваа яваа гэсэн. За candlestick-ийн хамгийн эхний одоо зүй тогтол буюу spinning tops. Spinning tops буюу энэхүү одоо ийм ээрүүлэн эргэлдэж байгаа юм шиг ийм дүр зурагтай тий. Дээрээ доороо ийм зүйтэй, дээрээ доороо зүйтэй нөгөө candlestick гэж одоо spinning tops гэдэг байх нь шүү дээ. За энэ candlestick-ийн дээрээ болон доороо урт зүйтэй бөгөөд одоо лааны их бие их жижигхэн байх юм бол лааны их бие тий их жижигхэн байх юм бол үүнийг одоо spinning tops гэж нэрлэдэг. Тэгээ энэ spinning tops бол ямар өнгөтэй байх нь бол нэг тийм сүдтэй хамаагүй. Энэ бол ногоонч байж болно, улаанч байж болно. Spinning tops нь бол ямар ч үлээсээ юу гэлтэгдэг вэ гэхээр ханшийн одоо тодорхой чиглэлгүй байгаа байдлыг гэлтэгдэг байх нэ. Ханш одоо альж тал руугаа чиглэлгүй buy-рууд болон sell-рууд тэнцэж байна гэдэг гэлтэгдэг гэсэн үг шүү. Нэгэсэндээ ханш ингээд өсөөд гараад ирэнгүүт sell-рууд орж ирээд ханшийг унгаацсан. Тэгэнгүүт ханш унаад ирэнгүүт buy-рууд дэмжээд ханшийг одоо дээш нь өсгөж гисэн учраас нэгсэндээ buyer sell-рууд хоёр бол тэнцүүхэн байна. Тус бол өөрсдийн талд бол ханшийг бол аваачиж чадаагүй гэсэн үг. Spinning tops нь ханшийн чиглэлгүй байдлыг заадаг гэл одоо spinning tops нь ханшийн чиглэлгүй байдлыг заадаг гэл бид нар ерөөсө тоохгүй орчиж болохгүй. Spinning tops бол бас маш чухал одоо анхаарал заавал өгөх ёстой candlestick байдаг. Яагаад тэгэхээр spinning tops-ын дараа гарч ирэх candlestick нь ханшийн одоо чиглэлийг заадаг. Яагаад гэхээр шүү дээ. Spinning tops дээр buyer seller хоёр тэнцсэн байлаа гэж бодъё л. Тэнгүүд дараагийн гарч ирэх candlestick эсвэл тэрний дараа гарч ирэх candlestick buyer seller хоёрын аль нэг нь давмгаалаад эхлэх юм бол тэр зүг рүү одоо арилжаа явах нь бол ойлгомжтой болж эхэлнэ. Тийм учраас spinning tops-ыг бол тоохгүй хайжлахгүй. За хэрв одоо spinning tops candlestick-ийг үргэлжилсэн ханшийн өсөлт буюу uptrend-ийн дараа орж ирэх юм бол spinning tops хэрвээ гарвал ханш одоо цаашид өсөх боломжгүй болсон байна. Buy-рууд болон sell-рууд тэнцэж ирж байгаа учраас buy-рууд бол бас хүчин өгсдөж эхэлж байгаа шиг байна. Магадгүй одоо ханшийн эргэлт хөдөлгөөн үүсэж ханш эргэж одоо унаж болохыг бол илтгэдэг. За бид нэг ингээ бодоод үзээ тий ханш өсөхөд бидэрт юу тохиолдох ёстой? Ханш өсөхөд юу болох вэ гэхээр ханш өсөхөд нөгөө buy-рууд чинь sell-руудаас илүү байна шүү дээ. Худалдан авалт зарлалтаас илүү ээжиж ханш өссөн те. Тэгээ өсөж явж байгаад ханшны заралт авалт хоёр тэнцчих юм бол тэр чинь юу гэлтэх вэ? Магадгүй цаашид эн чинь авалт нь илүү давмгаалахгүй байж магадгүй юм байна шүү гэдэг тийм одоо аюулын харанга одоо дохио болно гэсэн үг шүү. За бүгдээрээ spinning tops одоо гарсан нэг жишээг авч үзье. Одоо жишээ нь энд те. Одоо жишээ нь ханш энд ингээд сайхан өслөө. 1 2 3 4 5 5 өдөр дараалаад
6 дахь өдрөө өсөхдөө энд spinning tops гаргасан байна тийм. Энэ spinning tops юу гэлтэж байгаа юм бэ гэхээр за магадгүй энэ өсөлт чинь баг жоохон ханаад ирчлээ шүү. Энэ байрууд чинь селлерүүдээс их биш болчлоо шүү. Энэ хоёр тэнцээд ирлээ. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр дараагийн гарч ирэх candlestick хар. За тэгээд дараагийн гарч ирэх candlestick-ийг харахад энэ юу вэ? Long candlestick гараад ирчин тийм. Тэгэхээр энүүгээр юу гэлтэх вэ? Ханш өсөж явж байгаад худалдан авалт давмгайлж хагаад spinning tops гараад худалдан авалт болон заралт тэнцээд тэгээд long одоо урт red буюу улаан candlestick гарахад энэ бол уналтын дохио болно. За ингээ бид нар эндээс short арилжаанд орсон бол хичнээн сайхан ашиг авах байсан байна тийм. Энэ бол ерөөсөө 1 2 3 4 5 бараг 2-7 хоног дарааллаад уналтын байдал руу орсон байх шүү. Тэгэхээр spinning tops бол бид нар чухал ач холбогдол өгөх ёстой маа. За хэрэг одоо эсэргээр spinning tops нь үргэлжилсэн ханшийн уналтын дараа гарч ирэх юм бол бид нар магадгүй энэ down trend-ийн төгсгөл болж байгаа юм биш үү? Селлерсүүд бас байруудтай тэнцээд ирж байгаа юм шүү. Тийм учраас одоо энэ уналт чинь одоо зогсох хандлага руу орж байгаа юм биш үү? Үн одоо цаашаа өсөх голдрол харагдаад байгаа юм биш үү гэж бол ойлгож болно. Яагаад тэгэхээр яг мөн түрүүнийх тайлбарсантай адилхан эсэргээрээ те заралт явагдаад заралт худалдан авалтаас илүү байгаад ханш унаад явсаар байгаад нэг цэгт очоод нөгөө байрууд селлерүүд хоёр чинь тэнцчих юм бол яах вэ? Заралт ханж байгаа байдлыг илтгэнэ. За бүгдээрээ мөн одоо spinning tops-ын уналтын дараа гарч ирсэн spinning tops-ын жишээ харагдах нь харъя те. За энд байна. За ханш ингээд унаж ирж ижээ. Унаж ирж хагаад тэгсэн чинь энд spinning tops гарч. Энд одоо 3 ч одоо өдөр дараалал spinning tops гарсан байна. Хамгийн анхны өдөр spinning tops гарахад бид нар яах нь вэ? Хэрвээ short арилжаанд орсон байсан бол short арилжаанаас ашиг аваад гарах байж. Яагаад тэгэхээр заралт байрууд хоёр тэнцэж байна. Тэгээд spinning tops дээр чинь ногоон spinning tops байна. Тэгэхээр хэрвээ short орсон байсан бол ашиг аваад арилжаанаас гарах нэ. За дараагийн өдөр юу байх нь вэ? Бас нэг spinning tops гарсан байна. Тэгэхээр энэ бол ханш чиглэлгүй байна. Арилжаанд орохгүй. Чиглэл гартал хүлээнэ гэсэн үг. За дараагийн өдрийн candlestick бас spinning tops гарчихсан. Spinning tops буюу ханш чиглэлгүй байна. Ингээ 3 өдөр дараалал spinning tops гарчихлаа юу гэлтэж байгаа юм бэ гэхээр үнэхээр одоо наа селлерүүд чинь хүчгүүдж байна. Селлерүүд одоо давмгайлж иж ханш унах хэвээр байтал чинь энэ одоо тэнцээд ирчлээ. Тэгэхээр энэ spinning tops-ын дараа гарч ирсэн энэ ногоон candle-уудаар одоо бид нэр баталгаа аваад long арилжаанд орж болох юм тийм. За ингээ long арилжаанд ороод энэ spinning tops гарахад бол бид нэр одоо арилжаанаас гарах ёстой болох нь шүү дээ нэгсэн. Тэгээд дараа нь ингээд ногоон candle гарах юм бол дахиж арилжаанд ороод энэ хүртэл бол арилжиж болох байжээ. За ийм байна тийм. Spinning tops бол ийм байна. За дараагийн одоо гарч ирэх миний одоо хамгийн дуртай. Би бол энэ candlestick-ийг баталгаа авч их арилжаанд дуртай. Энэ candlestick бол Maru Bozu гэж нэрлэдэг. Maru Bozu гэж. Энэ бол Япон хэллэг. Энэ нь болоо ерөөсөө юм дэлгүүрээс бид нэг лаа худалдаж авахд альч талдаа ийм нөгөө идэгдээгүй ийм сайхан бүтэн лаа байдаг шүү дээ. Ерөөсөө яг л тийм гэсэн. Аль талдаа баг үзүүргүй буюу одоо weak-гүй, зүүггүй шахуу ийм лаа гарч ирэх юм бол энийг бол Maru Bozu буюу бүтэн лаа гарлаа гэж үздэг. Энэ бүтэн лаа нь ханшийн чиглэлийг одоо сайхан тодорхойлоод тэгээд үргэлжилсэн ханшийн хөдөлгөөн эрхийг бол илтгэж болдог тийм. Хэрвээ одоо ийм ногоон бүтэн лаа гарах юм бол ногоон Maru Bozu лаа гарах юм бол энэ нь ханш бол маш буулш байгаагийн дохио болдог. Яагаад гэхээр ханштай нээгдсэн цэгээсээ доош орсонгүй. Нээгдсэн цэгээсээ сүйтдээ доош орсонгүй. Тэгээд өсөөд одоо хамгийн дээд цэгээсээ бас сүйтдээ доошлсонгүй. Тэр цэг дээр хаагдж байна гэдэг чинь ханш маш хүчтэй одоо худалдан авалт явагдсныг бол илтгэж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр буулш дохио, uptrend үргэлжлэн явагдахын дохио болж байна. За тэгээд
Тиймээс одоо ийм лаанд бол ийм одоо төрлийн лаа гарах юм бол одоо би бол их дуртай. Худалдан авалт хийх гээд одоо буулгаш хүлээгээд байж зүй хүмүүс бол маш их дуртай. Тийм учраас ийм лаа харангуудаа хүмүүс лонг арилжаанд бол маш их орж эхэлдэг. Тэгэхээр одоо хүмүүс одоо арилжаа одоо энэ зах зээл гэдэг чинь одоо бид нэг нөгөөгөө дагаал байгаа юм шүү дээ. Том залуучууд ингээд ороод нөгөө том өнгөтэй хүмүүс ч ороод ханшиг хөдөлгөөл тэнгүүд бид нөгөө жижиг гарвч ингээд дагаал орно тий. Дагаж орох тусмаа ингээд ханш улам тэр тийшээ явна. Өшөө хүмүүс дагаж орох тусам явна. Тийм учраас одоо иймэрхүү одоо техник дүн шинжилгээнүүд нь бол нөгөө өөрсдийгөө биелүүлдэг буюу self fulfilling гэж одоо ярьдаг те. За Америкийн зах зээл нэгдээд надад дохио өгч байна. За ногоон маруу бозуу бол ийм байх нэ. За ногоон маруу бозуугийн бол одоо жишээ олж харъя. Ногоон маруу бозуугийн жишээ. За энэ болохоор доороо арай л урт виктэй байгаа тэгэхээр энийг бол нэг тийм маруу бозуу гэж хүлээж авахгүй. За энэ бол маруу бозуу гэж бол тооцогдно. Яагаад тэгэхээр доороо дээрээ викгүй буюу их жижигхэн виктэй байх хэрэгтэй тийм. Тэгээд энийг одоо харсан бол ингээд сайхан цаашид ханш үргэлжлэх явах боломжтой байжээ. За энд бол одоо маруу бозуу гарсан байна тийм. Гэхдээ ханш бол нэг тийм цаашаа их хурдцтай тийм удаан бол явагддаг байгаа. Тэгэхээр зөвхөн маруу бозуу гарлаа гэд бид нар баа ярилцаанд орж болохгүй нэ. Бас өөр зүйлсээр баттах нь. Тэгээд цаашид яаж баттах уу гэдгийг бид нар орно. Маргааш бид нар moving average орно. Тэрний дараа бид нар индикаторууд орно. Ингээд давхар баталгаа аваад бид нар ингээд арилжаанд ороод явах юм а. Түүнээс шууд маруу бозуу харангуудаа бид нар баа ороод иж болохгүй те. Ямар ч байсан одоогоор маруу бозуу гэдэг нь энийг илтгэх юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. За улаан ногоон маруу бозуу байгаа бол мэдээж улаан маруу бозуу байж таарна тийм учраас хэрвээ одоо ийм улаан ийм бүтэн лаа гарч ирэх юм бол энэ нь ханш маш одоо bearish байгаагийн дохио болдог. Bearish буюу цаашид үргэлжлэн унах downtrend үргэлжлэхийн одоо баталгаа болж өгдөгөө. Тэгээ энэ одоо ханш нээгдсэн цэгээсээ ерөөсөө дээшээ гарч чадлаггүй. Ерөөсөө амьсгаа авч чадлаггүйгээр ингээл унаал. Тэгээд унаад хамгийн доод цэг дээр одоо барыг хаагдчихна гэдэг бол маш одоо муугийн дохио шүү дээ. Маш одоо аюулын харан болно тийм. Энэ бол энэний дараа бол хүмүүс их айгаад зарах болно. Зарлалт бол их хүчтэй явагдах болно. Тийм учраас иймэрхүү одоо candlestick харах юм бол бид нэр их болгоомжтой арилжаад орчих ёстой маа. За улаан маруу бозуугийн талаар одоо жишээ авъя те. Улаан маруу бозуу candlestick-ийн жишээ хаана амар улаан маруу бозуу гарсан байгаа байхгүй нараа. Уналтын үед энэ байна те. Энэ бол аимшигтай маруу бозуу шүү дээ. Энэ маруу бозуу гараа уналтыг бол ерөөсөө амар авчирсан те. Айхтар унсан. За мөн одоо түрүүн бидний хэлчихсэн ханш өссөний дараа энэ spinning tops гараад тэгээд маруу бозуу ханш нам унжээ. За улаан маруу бозуугийн жишээ бол ийм байна. За цаашид үргэлжлээд бид нар doji гэдэг одоо candlestick-ийн талаар үзэх болно. Одоо энэ doji буюу одоо японоор бол doji те. Энэ doji бол одоо дэвжээ гэсэн үг шүү дээ. Dojo гэдэг те. Дохиоч гэх юм үлээ мартчих. Энэ бол юу гэлтэж байгаа юм бэ гэхээр ерөөсөө buy-рууд болон sell-рууд худалдан авалт болон зарлалт тэнцүүхэн явнаа. Ерөөсөө талбар дээр doji дээр бол тэнцүүхэн байна гэдгийг хэлж байгаа. Тэгэл одоо doji гэдэг нь бол нэг иймэрхүү дүр зураг харагддаг. Энэ бол ерөнхийдөө бараг бийгүй шахуу candlestick бол байдаг те. Бараг бий байхгүй шахуу. Яагаад тэгэхээр хаасан болон нээсэн цэгүүд бол хоорондоо их ойрхон. За тэгээд ийм төрлийн одоо candlestick нь бол бас л одоо ханш одоо чиглэл тодорхойгүй байгааг илтгэдэг. Чиглэлгүй байгааг илтгэнэ.
Тэгэхээр чиглэлгүй байгааг илтгэж байгаа candlestick альва нэгэн трендийн дараа гарч ирэх юм бол бид нар яах ёстой. Маш чухал одоо анхаарал ач холбогдол өгч бид нар одоо харах ёстой тийм. Дараагийн гарч ирж байгаа candlestick бол бид нар маш чухал анхаарах ёстой. За тэгээд Doji candlestick нь гарч ирэхдээ бол ийм дөрвөн хэлбэрээр гарч ирдэг. Нэгдүгээр long legged одоо Doji гэж нэрлэдэг энийг бол маш хоёр талтай их урт төлтөө тэгээд биегүй шүү. Энэ бол одоо dragonfly гэж бол нэрлэдэг. Одоо нисэж байгаа луул гэсэн үг юм уу. Тэгээд энэ нь бол яг хав тодорхой чиглэлийг заахгүй ч гэсэндээ энэ нь бол бас bullish гэж үздэг. Яагаад тэгэхээр ханш маш доошоо унаад тэр доод цэгээсээ бүр дээш шидэгдээд тэгээ барыг одоо нээсэн хаасан цэгүүд хоорондоо ойрхон байна гэдэг чинь бас bullish байгаа байдлыг илтгэдэг тийм. За дараагийн candlestick бол энэ gravestone doji гэдэг. Энэ бол ерөөсөө ханш одоо дээшээ явсан боловч одоо доош одоо дарамтлуулж дарагдаад энэ нээсэн цэг дээрээ барыг хаагдж байна гэдэг. Энийг бол бас жоохон тийм bearish буюу ханш цаашид унаж магадгүй байна гэдэг тийм тохиол болж байна. За тэгээ бас нэг юм зүгээр зураас буюу ерөөсөө нээсэн хаасан болон дээшээ доошоо орсон цэгүүд хоорондоо адилхан юм candlestick. Энэ бол маш их ховор харагдан дөө. Энэ бол бараг харагдахгүй. За тэгээд одоо Doji гарч ирэх юм бол бид нэр маш чухал анхаарал хандуулах ёстой. Дөрвөн өөр хэлбэрээр гардаг гэдэгс хүрсэн тийм. За Doji гарч ирэхэд бол тийм бид нар дараагийн гарч ирэх лаанд бол чухал ач холбогдол өгөх ёстой. Хэрвээ өсөлтийн трендийн дараа ийм дөрвөн төрлийн Doji-ний аль нэг нь гарч ирэх юм бол ерөөсөө buy-рууд яачихсан байна. Ядарчихсан байна. Энэ buy-рууд чинь одоо давмгаалж явж иж ханш өсөх ёстой байдал чинь buy-руу sell руу тэнцээд ирлээ. Тэгэхээр одоо buy-рууд ядарч байгаа юм биш үү? Ханш одоо цаашид бас хангалттай өсөх боломжгүй байгаад байгаа юм байна шүү гэдгийг бол илтгэн тийм. За харин эсэргээрээ одоо уналтын трендийн дараа Doji гарч ирэх юм бол юу хэлэх вэ? Уналтын трендийн дараа Doji гарч ирэх юм бол юу хэлэх вэ? Ханш бол уналт нь бол жоохон ханаад байгаа юм байна шүү. Нөгөө сэлрүүд чинь давмгаалж чадхаа болоод байгаа юм байна шүү. Buy-руудтайгаа одоо тэнцээд байгаа юм шүү. Тийм учраас ханш цаашид удаан одоо унах боломжгүй болоод байгаа юм шиг шүү. 100% баталгаатай биш юм шиг байна шүү гэдгийг бол илтгэж идэг. За тэгээд одоо бүгдээрээ Doji-ний жишээг одоо авч харъя те. Одоо энэ жишээ бол S&P 500 дээр гарсан одоо Doji-ний жишээ. Энд бол ямар Doji гарсан байх нь вэ? Ингээ ханш сайхан өсөж ирээд энд бол нөгөө gravestone Doji буюу нөгөө нэг bearish Doji гарч ирсэн байна. Ханш дээшээ явсан боловч доошоо унаад тэгээд одоо бараг нээсэн хаасан цэг хоёр хоорондоо тэнцв. Ханш бол нэг доошоо орлоо ингээд Doji гараад хаагдсан байна. Тэгээ энэ Doji-ний араас бол бид нар яах вэ? Хэрвээ энэ Doji гарч ирэх юм бол бид нар long арилжаанд орцсон байсан бол арилж байгаа хаах нь. Энэ Doji дээр бас шууд sell орж болохгүй шүү. Хүмүүс айгүй тийм их алдаа гаргадаг. Өсөлтийн дараа Doji гарлаа sell тэгээ алдчихдаг. Заримдаа ханш бол ингээ үргэлжлээд өсөөд явчих болно те. Зах зээл дээр юу ч тохиолдож болно. Doji гараад муу мэдээ гараад Doji гарсан чинь дараа нь сайн мэдээ гараад өсөө явчих. Тийм учраас Doji-ний араас гарч ирэх энэ candlestick-ийг бол харж баталгаа авах хэрэгтэй маа. Doji одоо энэ өсөлтийн трендийн дараа Doji гарлаа. Дараагийн candle уналтын candle байх юм бол энүүгээр баталгаа аваад бид нэр short арилжаанд орж болно. За тэгээ short арилжаанд орохдоо бид нэр stop loss тавих хэрэгтэй. Stop loss буюу алдагдлаа хязгаарлах. Stop loss-ыг бид нэр энэ Doji-ний дээр тавьж өгнө. Ягаад тэгэхээр хэрвээ энэ Doji худлаа болоод ханштай өсөх юм бол бид нэр тэр арилжаанд short арилжаанд байгаад шаардлагатай. За Doji бол юм байна. Дажгүй юм анаха би хитрхи хурдан явж гин үү яаж юм та нар бас номоо өмнө нь уншсан болохоор суулна гайгүй байх гэж би бодоод байна.
За, spinning tops doji хоёрын ялгаа юу вэ гэж байна. Spinning tops doji хоёр бол хоорондоо их төстэй адилхан. Гэхдээ spinning tops-ыг бид нөгөө жижигхэн биетэй байж болдог гэж үзсэн шүү дээ, тий? Жижигхэн биетэй байж болно. Одоо жишээ нь spinning tops бол ийм байж болж байна, тий? Ийм жижиг биетэй. Ийм жижиг биетэй байж болж байна. А doji болохоор ийм бараг биегүй шахуу юм жижигхэн, тий? Энэ бол одоо doji биегүй шахуу жижигхэн. Энэ бол одоо doji юм шүү дээ. Spinning tops doji хоёрын ялгаа нь бол ийм юм аа. Гэхдээ хоёулаа яг адилхан зүйлээ хэлдэг нь ханшийн чиглэлгүй байгаа байдал. Тэгээд spinning tops буюу doji гарч ирэх юм бол дараагийн гарч ирж байгаа candlestick-ийг бол чухал анхаарах ёстой гэдгийг хэлдэг те. Зя. Дараагийн үзэх candlestick бол hammer candlestick. Би бол бас их hammer candlestick-д бол их дуртай. Маруу бозо дуртай л гэсэн. Одоо hammer дуртай болчихлоо. Hammer буюу энэ candlestick нь бол уналтын трендийн дараа бол их ажиглагддаг. Нэгсэндээ одоо юу хэлдэг юм бэ гэхээр уналтын тренд ингээд уналт явагдаж жагаад hammer гарч ирэхлээрээ одоо боллоо, дэндүү унчлаа, бас буцаад одоо өсөх тийшээгээ болоод хандъя гэсэн тийм бол байдлыг бол итгэж идэг. Тэгээд үргэлжсэн ханшийн уналтын дараа одоо hammer гарч ирэх юм бол нэгсэндээ үнийн шал үүсэж байж шүү. Үнийн одоо шал те support үүсэж шүү. Ханш байж болох одоо хамгийн доод цэгтээ хүрээд одоо эргэж өсөх гээд байна шүү гэдгийг бол итгэж идэг. Тэгээд candlestick-ийн доор одоо энэ hammer-ны доор одоо ийм урт зүү бол гардаг нь бол юуг хэлж байгаа юм бэ гэхээр сэлрүүд хэдийгээр одоо ханшийг унгаж ирээд амжилттай дахиад унгаж чадсан боловч яг энэ үед бол buy-рууд орж ирээд buy-рууд ханшийг дэмжиж дээш нь гаргаад одоо тий дээд доод цэгүүд бол хоорондоо их сайхан ойрхон ингэж хаагдсан нь бол hammer гэж үзэх юм аа. Нэгсэндээ одоо унаж ирж байгаа hammer-тай л алхтаал тий лантуудаа л ингэж босоод ирчих гэсэн үг шүү дээ. За тэгээ бас бид одоо уналтын трендийн дараа hammer одоо харах болгондоо бас арилжаанд ороод иж болохгүй тий. Энэ бол их чухал шүү. Hammer харах болгондоо бид нэр өсөрж ороод арилжаанд ороод иж болохгүй. Hammer хаана үүсэж байна? Hammer өмнөх support дээр үүсэж байна уу? Hammer дээр moving average-ийн тэнд үүсэж байна уу? Бид нар ингээ нөгөө moving average-ийг бусад юмнуудаа маргаашнаас ингээ үзнэ л дээ. Ямар ч байсан одоо та нар ойлгохдоо hammer бол уналтын трендийн дараа гарч ирэхдээ уналтын тренд хансан байдлыг магадгүй өсөлт ирэх гэж байгаа байдлыг илтгэдэм байна гэдээ ойлгоч. Түүнээс hammer харах болгоно шууд харилцаанд ороод очихлохгүй. 100% баталгаатай биш те. За тэгээд үнэхээр энэ нь бол hammer юм байна гэж авч үзэхэд бол бид нар тодорхой шалгуурууд тавигдах ёстой. Энэ шалгууруудыг хангасан байх юм бол энэ нь hammer candlestick юм байна гэж бол бид нар ойлгох хэрэгтэй. Үүнд одоо энэ доор гарч ирж байгаа зүүн нь шүү дээ те. Дээр байгаа энэ бинээс уртаараа 2-оос 3 дахин илүү урт байх ёстой. Аль болох урт байх тусмаа энэ бол сайн hammer болж өгнө те. За тэгээд лаан бол дээрээ одоо бараг зүүгүй шахуу. За хэрвээ зүйтэй байх юм бол маш жижигхэн одоо бараг л үл үзэгдэх зүйтэй байх ёстой те. За тэгээд лааны одоо яг энэ их бие буюу яг одоо ингээд унаж ирээд буцаад дээшээ одоо ингэж гарч ирж байгаа их биений хэсэг бол арилжааны цонх хаагтахаас жоохон өмнөхөн шахуу үүссэн байвал маш сайн. Гэхдээ тэр бол бид нэр дараа олж харахад бол нэг хамаарлах болоо явчихна. За тэгээд лааны өнгө бол нэг төдийлөн хамаа байхгүй. Энэ бол ногоон чөж болно, улаан чөж болно. Ямар ч л байсан нээсэн хаасан цэг хоёр хоорондоо тэгээд доороо урт зүйтэй байх гэдэг нь чухал юм аа. За бүгдээрээ одоо энэ hammer-ийн одоо жишээг авч харъя те. Энд бол хараа ийм сайхан hammer. Энэ бол өстой үнэхээр сайхан hammer үүссэн байна. За энэ жишээ нь бол ханш одоо ингээд уналтын тренд одоо үүсч яваад хэсэг хугацааны ингээд засвар аваад те бас юм чиглэлгүй байдал руу орж жагаад дахиж унах гэж үзэхдээ бол ингээд hammer үүссэн байна. За ингээд hammer гарч ирсний дараа бол сайхан одоо өсөлтийн трендийн эхлэлийг заагаад энэ уналт одоо болчлоо шүү гэдгийг бол зааж өгсөн байна. Тэгээд
Hammer-ийн дараа энэ candlestick бол яг хав дээшээ гарсан юм улаан candle тий. За эндээс бол баталгаа аваад long арилж амарсан бол ийм сайхан одоо ашиг хийх боломж үйжээ. Та нар одоо ингээд энэ hammer-ны дараа гарсан ингээд ханшийн хөдлөлийг хартаа. Яг юм төгс шууд ингээд дээшээ явахгүй гоц. Өсөн унан гэдэг. Энэ дээр бид нар яах вэ? Нөгөө trend line-аа зураад trend line дээр support авч ийн үгүй юу гэдгээс харах нь шүү. За hammer-ны нэг жишээ байна харъя. Энэ бол их сайхан hammer үссэн байна. Энийг хараа. Hammer тэгээд бас нөгөө нэг Dragonfly Doji хоёр ерөнхийдөө хоорондоо төстэй байж болно те. Анараа тэрийг ус олж харсан баг. За энд бол их бас сайхан hammer үсчээ. За энд ханш бол ингэж өсөж явж байгаад 1 2 3 4 5 өдөр дараалж унаад тэгээд ингэж hammer үссэн байна. Энэ бол нэгсэндээ ханшийн уналт бол ханж байгаа юм байна шүү гэдгийг илтгэсэн байна. Тэгээд дараагийн гарч ирэх candlestick бол ногоон candlestick байсан байна. Одоо энэ чинь бол бүтэн лаа, бараг л бүтэн лаа шахуу long candlestick байна шүү. Энэгээр баталгаа аваад бид нэр арилжаанд орсон бол 1 2 3 4 5 өдрийн сайхан өсөлтөөс бол ашиг их боломж үйжээ. Тэгээ бид нэр ингэж буцаж одоо энд одоо хараа уналтын дараа бас энд одоо энд нөгөө жижиг биетэй одоо candle гарч ирсэн шүү. Spinning tops, doji тийм. За тэгэх юм бол ингээд бас энэ лагаар бол баталгаа аваад бас арилжаанд ороод явах боломжтой байж тийм. За юм байна. За хэрвээ бид нар одоо энэ одоо хараа бидний бас одоо нэг чухал одоо анзаарах зүйл бол юу вэ гэхээр одоо бүгдээрээ ингээд харахлаар байна шүү дээ. Энд нөгөө бидний сурсан trend line чи явагдаж байгаа биз дээ. Ийм сайхан trend line явагдаж байна тийм. За тэгээ энэ trend line дээр яасан бэ гэхээр hammer яг энэ trend line дээр хурж ирээд hammer тогтооцсон. Тэгэхээр энэ юу гэж чинь trend line дээр support үүсэж байгаа юм байна гэдгийг илтгэхэд байна. За тэгээ hammer өслөө бид нар арилжаанд орлоо, long арилжаанд орлоо. Одоо энэ хавьяас ингээд улаан candle ашиг аваад гарлаа. Тэнгүүтээ энд яасан? Энд support үүссэн. 3 өдөр дараалаад энэс доош ороогүй. Тэгснэ 3 дахь 4 дахь өдрийн энэ support нөгөө trend line дээр бас давхар үүсчихсэн. За тэгэх юм бол бид нар энд бас buy ороод ингээд сайхан энэ trend line эвдэрт энэ доош орон ортол биднэрт бол long арилжаанд ороо сайхан ашиг игээд явах боломжтой харагдаж байна. За одоо яг та нар яг толгой өргөнө. Гэхдээ төвчөөстэй та нар сонсоор байна. Hammer болон hanging man гэж яг адилхан ийм дүрстэй candlestick бол байдаг. Гэхдээ hanging man нь hammer-аас юугаараа өөр юм бэ гэхээр hammer нь уналтын трендийн сүүлд гардаг шүү дээ. Hanging man бол өсөлтийн трендийн сүүлд гардаг. Өсөлтийн трендийн дараа одоо энэ яг энэ hammer-тай адилхан энэ дүр зураг гарах юм бол энэ нь hanging man гэсэн үг. Энэ бол өөр зүйл илтгэдэг. Hanging man нь юу гэлтэх вэ гэхээр өсөлтийн трендийн дараа hanging man гарахаараа уналт ирэхийг бол илтгэдэг байгаа. Нэгсэндөө юу гэсэн үг вэ гэхээр одоо ханшид үнийн таа үүсэж байна шүү. Ханш одоо байж болох хамгийн дээд зэгтээ хүрлээ. Одоо эргэж унах гэж байна шүү гэсэн дохио болдог. Яагаад тэгэхээр одоо ханш ингээл бай руу давмгаалал өсөөл яваалаа гэж бодъё л. Тэгж жагаад ингээд hanging man гараад ирэх юм бол нэгсэндээ ханш доошоо унж ин тэ. Ингээд ханш доошоо унчаад буцаад дээшээ гараа хаагдлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө байрууд чинь хөл алдаад унсан. Тэгсэн мөртлөө байдаг хүчээ шавхаад дээшээ ингээд гаргаж хаач чадлаа. За энд бол ерөөсөө байрууд бол амьд байрууд бол үлдээгүй байх уу? Одоо байрууд бол хамаг хүчээ өгөөд дууссан байх. Ингэж л хаач чадлаа. Эндээс цаашаа бол өсөлт бол байхгүй байхаа гэсэн тийм дохио болж идэг. За тэгээ hanging man гэж авч үзээд арилжаанд орохын тулд дараагийн гарч ирэх candlestick бол confirmation авах хэрэгтэй тийм. За тэгээд мөн одоо нөгөө hanging man харагдах үедээ бүрдэл sell арилжаанд бол ороод иж болохгүй шүү дээ. Hanging man hammer хоёр бол яг адилхан нөгөө шалгуурууд тавигдах хэрэгтэй тийм. Ямар шалгуурууд байх вэ? Доодох зүү, дээдх одоо биенээс 2-3 дахин урт байх хэрэгтэй.
лаан одоо баг дээрээ зүүгүй байх ёстой гэсэн нөгөө шалгуурууд чинь тавигдана. Энэ шалгууруудыг тавигдах ёстой шалгуурууд нөгөө номон дээр байгаа учраас та нар бичээж тэмдэглээд тогтоогоод авчиж болно те. За тэгээ hangman гарч ирсэн одоо энэ жишээг болоо бүгдээрээ олж харъя. За энэ жишээнээр бол ханш хэсэг хугацааны одоо засвар хөдөлгөөн хийж байгаа. Энэ resistance хараа. Энэ resistance байгаа. Энэ resistance дээр hangman үүсгээд тэрний дараа бол их хүчтэй ингээд ханш бол унаад явчихсан байна. За мөн л одоо энэ миний хайртай S&P 500 дээр энэ жишээ бол тод. Одоо энийг хартаа. За энд юу вэ? Энд resistance байна тийм. Энэ resistance. Тэгээд энэ resistance дээр юу үүссэн бэ? Hangman. За энэ зүүмэлч гэхлээр нэг сайн харагдахгүй. За яах вэ? Та нар өөрсдөө энийг бол олоод харч болно. Ямар ч байсан энэ жишээ бол энэ бол нөгөө hangman үсээд доош унж байгаа юм жишээ байна. Тэгээ богино хугацааны шивсэлтийн дараа hangman үссэн тийм. За hammer hangman хоёр бол ойлгомжтой тийм. Яг адилхан дүрсний candlestick гэхдээ hammer бол үргэлжлсэн ханшийн уналтын дараа үүснэ, hangman бол үргэлжлсэн ханшийн өсөлтийн дараа үүсгэн байна. За давгүй юу залуусаа. Чата буцаага нээчихсэн байгаа. Зүгээр байна. За ашгүй. За хэдүүлээ завсарлага авъя. Завсарлага авч байхад та нар бас хоорондоо чатлаад вэжж болно те. Би биенээсээ асуух юм асуугаад. За ямар ч байсан түрүү нэг асуулт явж исэн арилжааны цонхыг яаж харах вэ? Хэдэн цаг, хэдэн өдрөөр харах вэ гэж байна. Хэдэн цаг, хэдэн өдрөөр харах вэ гэдгийг бол бид нэр үзнэ. Гэтэ одоогийн байдлаар бол би танарт хэлсэнтэй. Нэг 7 хоног, нэг өдөр 4 цагаас доошоо ороод хэрэггүй гэж. За бүгдээрээ 10 минутын завсарлага аваад Монголд ч н одоо 10 цаг болж байгаа юм уу та тий. За бүгдээрээ яг 10 цаг 3 минут гэдээ уулзъя. 10 цаг 3 минут шиг залуусаа. За 10 цаг 3 минут.